Одоо ингээд хүмүүс намайг хулгайн шоу моо хийж байгаа гэж тгэл ах л та. Тэгээ одоо яах вэ те? Гайгүй шүү дээ. Одоо бас тэгээд ихэнх л хулгай Inspired. Тийм. Гэтэ яг үндэ нэг бас хулгай гэж хэлэхэд бас хэцүү л дээ. Яг адилхан л ингээд машин л юм яриад дуулаад явж байгаа болохоос тэгээ ярьсан болгоныг хуулаад байгаа юм байхгүй. Тэгээд ямар ч байсан хамгийн ихний дугаар дээр ирж байгаад баярлаа. Тэгээд хоёул ингээд гараа цахи ингээд дэлбэрээд дүс ингээд дэлбэрнэ. Тийм. Их Монгол нэвтрүүлгүүд яг ингэж эхэлдэгтэй. За тэгээд амраа юу байна? Тэгээ орон бүтээлийн сонио ачин юу вэ? Орон бүтээл өндөр үү? Орон бүтээл өндөр. За шин цомог тэгж үж эхэлдэгтэй. Энэ AMC гэдэг чинь одоо юу юм бэл ч тийм яг нэрнийх нь утга нь болохоор нөгөө нэг гитарны нот дээр тэтгэлэг. А минор зинор гэдэг. Ля. Ля лөө. Тийм. Тэрний ингээд юу юм бэ? Тэрнээс л үүссэн юм бэл ч тийм. Yes. Чамаг сансан байна, зүрх зүсээд байна, стүриски хан, дотроо дарсан байна, зүн талаа золгосон сум, чи намайг золчихсон, хэрэггүй байсан гэж юу, байгаа чи ончихсон, би чиний төлөө шатай, байд чи бүрээ, чиний төлөө харай, хутлаа байсан үе, намайг хайрлаа, намайг уусгадаг, намайг дуусгадаг, намайг хуурчихдаг, гитар бариад дуудын Elvis Presley, fall in love. Надад дэрчихлээ, yeah. Готорч байсан сэтгэлээ би дуулъя, өдөртэй чамд санагдахгүй, yeah. Энд дээр хол өрөхгүй л би үүнд бэлдсэн. Суур мэрэгчнэл бол нөгөө жүжигчин те. Yes. Тийм жүжигчин тэгжсэн аа. Яг яаж явж байгаад ингээд дуурчин болцсон. Би тэрийг бас сайн мэддэг байхгүй юу? Яач их түүхтэй л дээ. Түүхтэй юу? Тавчаар л яри дөө одоо. Би ер нь бол яг амар тийм багасаа жүжигчин болох мөрөдөлтэй байсан. Аха. Тэгэл одоо маань чинь жүжигчин болохын төлөө автлаа. Ямар ч нэг жүжигчний сургуульдаа төгссөн. Аха. Тэгээд яг дуучны карьер гэх юм бол ер нь бол юм амьдралын сан тохиолдол. Манай нэг 10 жил байсан манай найз одоо охин. Аа. Намайг отгон зай гэдэг охин нэг юу яагаад Making the Bay гэх шоунд шөрөөбөлж бүртгүүлээ. Тийм. Тэгээд ер нь тэрнээс эхэллээ. Гэхдээ яг би тэр шоунд орчоод тэр чи яг 10 жилдээ орж исэн юм чи. Орчоод дуусаад шууд буцаа сурсан л та. Нэг жил тэнцээ ячаал. Тэгээд би сурж явах явцдаа бол ерөнхийдөө ингээл дуу хийж өдрөө санагдал. Тэгэл ерөнхийдөө өөрийгөө дандаа ингээл бэлдээл нөгөө үг бичих хөгжим юу гэдэг тийм. Тэрнүүдийн бүгдийг бэлдэж байгаа л тэгэл 5 жил одоо болж байна уу? Хамгийн анх годомшин дараад хоо AMC байна гэж зураг авахлыг гэжсэн тохиолдлыг сандгүй бүр хамгийн анхныхыг нэг яг 10 жилдээ байхдаа тэрийг тэгээд мэдэрсэн болохоор яг тийм үү? Яг тэр үе санаж байна гэхдээ яг санаж байна. 10 жилд. Тийм яг 10 жилдээ тэр нэг тэр шоунд хахад би нэг тэр хамтлагийнхаа найзуудтайгаа бэж явж ирчээд За. тухайд тэгээд ирсэн чи манай нэг зориулаад гэдэг айгу хит болсон. Чамд зориулаад юу лээ? Миний хоолоор өрөхгүй байна. Shit юу вэ би өөрөө чи санаж байна өгдөхгүй. Би угс санаатын толгой дотор яваад энэ миний энэ харин чи тэр доо амар хит болсон. Тэгэл онгоцны буудлаас буугаал ирсэн чи хүмүүс амар таниал. Ой нөгөө хүүхдүүд энэ. Тэгэл зураг авах гээл. Тэгэл өөрийгөө амар од болцснаар мэдрээл. Анхнаасаа л ингээ хөгийн холоотой төрчих юм бол ингээ ямар ч арга бийдэг юм уу тэртэл дээр зөвлөгөө өгч хаа. За мэдхгүй дээ тэгэл. Би бол жишээлбэл амар миний доонууд дээр нэг тийм wow fox нэг тийм байдаг шүү дээ. За мэдрэмж их чухал гэж боддог юм. Гэтэ мэдээж бас хуу хүний хоолойны юу өнгө гэж ярьдэн шүү дээ. Тон. За. Хүний чихэнд наалцтай хүний сэтгэлийг одоо энэ чихэн дотор ингээд орд сэтгэлийн хөдөлгөх бас тийм өнгө нь тийм хоолойны дугуйлт нь гоё байлс илүү гоё. Тэгээ одоо нэг нь баритон гээл нэг бүдүүн хоолой маа. Тийм. Би бол одоо тэр баритонд орох шаарддаг л таа. Би одоо юунд орох вэ? Чи бол энэ сопрано. Сопрано. Миний хоолой сопрано дөө гэх юм уу? Би гэрэлтэй трен чи харагддаг трен. Би хэцааргүй байна чи дуусахгүй байна. Би гэрэлтэй трен чи харагддаг трен. Би хэцааргүй байна чи дуусахгүй байна. Чамд ганцаарч чадахгүй сасан нэгсэн дуу. Чамд ганцаарч мартахгүй хогорсон зүрхний гүнд. Чамд ганцаарч чадахгүй сасан нэгсэн дон. Чамд ганцаарч мартахгүй хогорсон зүрхний гүнд. Yes. Үгүй чамтай шинжэн данси. Чи нүг юу ойлгосон бэ?
Чиний зүрхэнд хайр хий утга нь юу гэж байгаа. Тэгээд мэдгүй яа жоохон болохгүй тэгээд чиний зүрхэнд хайр хий. Гэрээс бүгдээр амар сонсогдсон. Ер нь AMC дуунаас өөр юм сонирхдаг л ахaltaа. Одоо жишээ нь аним үздэггүй. Үзэн штэ би ч одоо энэ сая чинээр гарч байгаа цамгийнхаа Perfect Blue гэдэг дууны ерөнхийдөө нэг цамгийн концептыг нь бол Satoshi Kon-ийн Perfect Blue гэдэг анимээс авсан. Сүүлийн үед нь их аним үздэг, аним дуртай. Ghibli-гийн аним гээ. Сүүлийн үед Kimetsu no Yaiba. Kimetsu no Yaiba бол нэлээд үтсэн харагдаж байна өөрөө. Perfect Blue гэдэг аним байд. Гэхдээ тэрэн дээр би яг үйл явдлыг мэдэхгүй ч гэсэн нэг хэсгийг мэддэг байхгүй. Нэг октод гарч тайзан дээр бүжиглээд байдаг. Нэг тийм хамтлагийн тухай гарт юм уу? Тийм хамтлагийн охины тухай. Тэр охин юм дуучин байж байгаа дараа нь жүжигчин болдог талаар. Чамдаас ойлцсон найруулагч. Satoshi Kon гэдэг. Миний одоо анх одоо жүжигчин мэргэжлэр төгсөөд хамгийн анх тоглосон нөхөн бол юу вэ? Шинэ жилээр гардаг Гацуурхай 2 байна. Монгол ТV-ээр гардаг ч тийм. Тэр нь тоглосон. Нэг хэсгийнхэн гол дүр. Дараа нь огтлцол тоглосон. Нэг хэсгийнхэн гол дүр. Бас дандаа хэсэгтэй. Тийм. Ингээд 5 6 жил өнгөрцтэй. Тэгээд тэр үеийн AMC одоогийн AMC-гээс ингээ хамгийн өөрчлөгдсөн ганц юм нь юу вэ? Нэг олон юм байгалахалтай. Гэхдээ ер нь ингээ яг өөрчлөгдсөн. Тэр илүү юм жоохон дотор тамир нарай бага болсон. За. Тийм. Тэр үед бол нэг юм жоохон дотор тамиртай. Тиймэрхүү нэг тэнд чимээгүй гэх юм уу те. 5 жилийн дараах AMC дээр нэг ийм өөрчлөлт гарсан байх юм бол одооний би өөрөөрөө бахархах болно гэсэн нэг тийм юм байна уу? Ийм юмнууд ч юм уу? Тэгвэл бас ийм байж болох лээ. 5 жилийн дараа одоо нэг юм нэг жинхнээсээ надад хайртай. Би бас нэг юм залхаагүй шантраад аваа суудсан биш. Жинхнээсээ хайртай, хоёр бинд хайртай. Тийм одоо өөрийн гэсэн хосоо олцсон байвал би бас гоё. Инхэнд биш хайр бас ингээд байх магадлал байгаад байгаа юм биш үү? За тэгтээ яг уу чи өөрөө дараахан цагнаас үгүй мөг гэж магадгүй л дээ. Тэгтээ би яг зүгээр яг шот хэлээ зөө. Чам дээр одоо ингээд баахан октод юм бичээлтэй хайртай мээртэй гэл би танд хайртай би чамд хайртай ч юм ингээд ер нь мэддэхгүй октод бол зөндөл гарч ирдэг багтай амьдрал чи ямар нэгэн байдлаар тэнгүүд тэр дундаас бас ингээд яг нэг төрөний яриадсан хүнээ олно гэдэг бас ингээд амар челленж маягийн ч юм уу ингээд бас хэцүү юм шиг санагддаг. Эдгээр тэрэн дундаас одоо олно гэж би яг яаж олоход одоо олоогүй л байгаа. Олчих надад хэлээ. За би бас арга нь олчихлоо. Найдварлаа сэжиа гэдэг. Тэр арга нь олчихвол би тэр хүнийг яаж олох юм бөө мэдэхгүй тэгэл хүний амьдрал чинь тэгэл тэр чигээр адал явдал нэг өдөр тэгэл гараал ирэх бах та. Гэтэ ямар ч юм би зүгээр гоё юм амьдрал дээрээ танилцаасаа л хүсдэг. Тэг юм амьдрал дээр ингэж явж байгаад одоо ингэж байжсан чамтай нэг чиний найз охин чинь ирсэн ч юм уу жишээ нь. Миний найз охин уу? Миний найз надад ч суухад юм. Чиний нэг юм охин ирсэн. Тэнгүү жишээ нь би тэрийг хараад те ингээл хоорондоо контакт хийсэн юм нэг юм. Амьдрал дээр учирлаар тий. Ингээд учирлаар ч юм. Яг энэ явж гин. Яг миний машин дотор яг энэ явж гин. AMC-тэйг хамт явж гин. AMC-тэйг хамт явж гин. Йоо би ингээд энэ их гоё санагдаад. Харин энэ бол аманд ингээд шууд орж ирдэг доо байлаа. Яг энэ зохилж байгаа хайрт минь чиний төлөө авархан сэтгэлийг минь чи авраарай. Зарим нэг худлаа залуу чиний минутыг хураад харин би жинхэнэ байхыг чамдаа хичээсэй. Харин дуугото би ойрана хайртай хүн олсон гэж үдээ яана бүрэн дөрөн мэдрэмж чи надад сауна хүрэн зүрхээ яган болтол намайг үнсэрэ харин дуугото би ойрана хайртай хүн олсон гэж үдээ яана бүрэн дөрөн мэдрэмж чи надад сауна хүрэн зүрхээ яган болтол намайг үнсэрэ намайга үнсэрэ намайга Йоо хин хидэд байгаа юм хин хийсэн нэг ахаа үсгүй юм багтаа үнсэрэ намайга MC
шудраг байх сагасна. Үнсэлцээ. Намайг ойлгохгүй бол яана. Үнсэлцээ. Залуу насны ганцаалтаа. Үнсэлцээ. Зэлтэн өдрөө би чи хардаа. Үнсэлцээ. Чамтай баймаар байна. Чамтай унтмаар байна. Бидний таанд дасар таанд дасамжуулдаг үстэй. Яг энэ чигээд дооны чин клипийг үзчихсэн чинь би нэг хэсгийг хараад бүр амар инээд хүрээдсэн л та. Бөөнөрөө бижилдэг. Бөөнөрөө бижилдэг дондоос яг нэг хүнийг хараад инээд Кайг. хүрээдсэн. Кайг хараад би бүр комент хийж явжсэн чинь Кайгийн serious царайг харах ямар инээдтэй юм бэ гэсэн чинь яг тэр комментиг харснаас цаашаа би тэр царайг бүр харж чадахгүй ганцаараа тэр компьютерыг хаар инээгээ бүр ингээ амар serious царайг гаргаад хичээгээ бүжиглээ тэгээ би тэр клипийг харах болгонд инээдэг хүн болсон байгаа. Та яг тэр клип хийж байхдаа тийм юм бодсон уу эсвэл анзаараагүй байсан уу? Гэхдээ цаашаагаас л нэг юм тэр нэг дандаа үргэлжлсэн continuous shot монтажгүй. Тэгэл яг ярилцж байгаа л шууд за ингэн гээл тэгсэн чинь яг тэр хэсэг дээр өөрөө албаар тэгсэн байлээ. Албаар юм уу те? Yes, албаар ингэж тэгсэн байлээ. Сансан байны хөгжмөнөр айгүй хурдан бүтчихсэн шүү дээ. Юу нэ санааг нь бодцсон байжгаад. За. Тэгэл яг нэг том гэ манай нээзэдэг гэсэн. Том дээр очивол тэгэл би шууд гитараа тоглол. Том шууд нэг бөмбөр босоо юмуд нь өрөөл. Тэгэл бид өөр шууд хоолонд ороод. Тэг баг 2 цэнэгтэй битчихсэн шүү дээ. Тийм. Yes. Манайч сансан байны гитар дээр заагаад бай за. Йоо тэгвэл нэрээ AMC YouTube channel хакт болж исэн тий. Yes. Тэр мэдрэмж ямар юм бэ? Ер нь яаж агаад тэгээд хакт болчт юм бэ? Мэдхгүй тэгээд амар insecure байсан юм шиг байлээ. Аха. Нэгдүгээр за хоёрдугаар тэрнгүүд яг хүний амьдрал нэг үглээ босгоод юу ч болж болох юм байна. Бүр амар мэдрэмж би бүрийг айгаадах юм чиний орон дөрөгөө тавьгаар чи бүр YouTube ингээд өглөө босч ингээд чамд YouTube-с мэйл ирсэн хөшөө чиний би хаалаа хохно гэд ирсэн байл яа. Йоо. Тэгээ буцааж авсан л та. Тэр нь гоё те. Тэр нэр нь гоё. Тэгээд авсан үнэн тэгээд яаж орлож байгаа зүгээр ингээд устгаал болчих юм эсвэл нэрийн сольж гин үү? Нэрийн солиод нэг биткойн юм болгоцсон байсан. Тийм. Тэгээ бүр бүх бишг нь устгацсан байсан гэсэн. Тэгээ YouTube-ээс санаас нь за чи уус юм official яг нэг байсан юм байна, артист юм байна. Уусаа чамд тодруулж мэдлээ. Тэгээд одоо ингээд юмандаа сайхаараарай. Нэг минутаа ингээд бүр бүх юм чинь backup хийгээд өгөө. Үе сервистэй ингээд яалаа. Тэгээд за шинэ сууг бүхний шинээр эхлэх гэж бодож ирсэн үү? Юу тийм бодохгүй шүү дээ. Бодохгүй нөө. 5 жилийн хөдөлмөр зүгээр тэр waves хичнээн олон хүн үзсэн комментууд тэгэл тэд бүгд устж ийн гэж бодохоор амар харамсалтай юм чинь. Love. Тий. Love. Love гэдэг үгийг хэн зохиосон юм? Yes би. Кофе шопд орсон чинь нөгөө кофе шопын охин нь хоёуланд нь кофе өгөхдөө тэрэн дээр ингээ лав гэдэг зүрх ингээ бичсэн байсан шүү дээ. Лав гэдэг. Би ойлгохгүй ингээ юу юм бол гэд байжсэн чи ирэнгүүтээ наадах чинь ингээ надтай холбоотой үг мөг ярьжсэн. Тэрийг нэрээ тайлбарлаад өгч хаа. За хэдэр чи юм байгаа ба. Нөө нэг лав гэдэг үгийг бол одоо нэлийн дээр үед ер нь бол би гаргасан юм. За гэтээ яг love LOVE гэдэг үг шүү love гэдэг. Тэрийг би зүгээр LAAV гэдэг тэгээд ингээд love гэдэгсэн аахгүй юу. Хүмүүс мэддэг ч юм уу мэдгүй амар ашигладаг хүмүүс. Тэгээд би love гэдэг нэртэй дуу гаргаж ирсэн аахгүй юу. Тийм үү бүрөө. Тийм нэг хөлөмжөнд тоглоо. Гэтээ тэр дуу жоо яваг л хүмүүс тийг сонсоогүй. Хэдэн зуун мянган л үзэлттэй. Тэгээд дуунаас илүү тэр love гэдэг үг амар явцсан аахгүй. Тэгээ би нэг Instagram story дээр баян ингээд love маа гэх юм бичтэй тэгээд ер нь их юмд ашигладаг юм уу те. Love гэж тэгдэг байсан. Тэгээд тэр ингээд амар явцсан. Ингээд одоо юу гэдэг залуучуудын их залуучуудын гэхдээ зарим мэдгүй л ахaltaа юм их хүмүүс ингээд юм дондор нь орцсон. Бичгтэй ингээд love маа гэдэг. Тэгсэн чи бүр ингээд love гэдэг нэртэй бүр цайны газар биш үү нэг кофе шоп моп нэгт. Тийм. Тийм. Тэгвэл танаа үзэгчид сонсогчид бол бүр ингээд дуртай мэддэг ашигладаг үг юм биш те. Чамаагаас ашигладаг юм мэдэн те. Одоогоос нүг яг энэ ч юм шүү дээ. За. Тэр ингээд дунд дуусангууд ингээд миний яг стикер гарч ирдэ чинь ингээд love гэсэн. Харж ирсэн л та. Дүүл ойлоо үзэгчтэй зориулаад love явуулъя. Окей, love. За миний нэвтрүүлэгт ч юм уу нэг юмд ороод хамт машинд ингээд суугаад тэгээд дуугаа дуусанд баярлаа. Тэгээд цаашдаа бас гитараа зааж юм. Yes. Тэгэхээр их баярлаа. Тийм байдаг хоёлаа. Гараа зөхөд дэлбэрээ шүү зөө. Бүүм дэлбэрээ шүү зөө. Баяртай. За гоё байла. Баяртай.